Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн влогоор дамжуулан YG Entertainment-ийн маш удаан хугацааны турш бэлдэж гаргаж ирсэн гарч ирэнгүүтээ K-pop сонирхдаг хүмүүсийг хүртэл K-pop дуртай болгож дэлхийн нэдээр нь тесрэлт хийлгэж чадсан Blackpink-ийг танилцуулж байна. Нэрний утга нь хамгийн хөөрхөн өнгө болох ягаан өнгөтэй хамт Иппунгээ таага анида. Зөвхөн хөөрхөн бол бүх юм бишээ гэж хар болон Blackpink оруулснаар хүчрхэг, чадвартай бас хөөрхөн гэдэг утгыг агуулсан байна. За энэхүү чадвартай хамтлаг маань өмнөд Солонгосын 3 гишүүн, Тайланд улсын 1 гишүүнээс бүрэлдсэн бөгөөд багийн ахлагчгүй гарч ирсэн хамтлаг байна. Багийн ахлагчгүй байгаа шалтгаан нь гэвэл хоорондоо найзууд шиг санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нөхөрсөг байхыг бэлэгдсэн байна. Сүүлд анзаараад байх нэ Солонгос шиг үндэсрэх ах цаахаа дээдэлдэг улсын хувьд олон зарчмын өөрчлөлт байгааг харахад аргагүй гадаад зах зээл рүү нэлээд гарах зорилготой байгааг нь энэ зүйлүүдээс харах боломжтой байна. Өмнө нь 2012 онд YG-гаас Pink Pong нэрээр The Girls Are Coming буюу Октод ирж байна гэсэн нэртэйгээр Jennie болон Lisa-гийн дэббэр хийж байгаа бас бүжиглж байгаа бичлэгийг нь оруулж ирсэн байна. YG-гаас энэ хүүхдүүдээ нэлээд дээр үеэс бэлтэж агаад гаргаж ирсэн болтой. Тэгэхээр манай гайхамшиг хамтлаг маань 2016 оны 8 дугаар сарын 8-ны 8 цагт Scare альбомороо 4 цагийн дотор Солонгосын дууны чартерт нэгт орж анхны тесрэлтээ хийсэн байна. Тиймээс 2017 оны 1 сарын 31-нд Pumbiya дууга цацаж 177 дахь өдрөө 100 үзэлт үзүүлжээ. 6 сарын 22-нд Majimak Choroma цацаж 46 хоногийн дотор 100 үзэлтийн амжилт гаргажээ. Цаашлаад дүүдөө дууны бичлэгийн цацагдаад 24 цагийн дотор хамгийн их үзэлттэйгээрээ Солонгосын түүхэнд бичигдсэн байна. 10 хоногийн дотор 100 үзэлтээрээ агсан байна. Цаашлаад Kill This One гэсэн видеог цацснаас хойш 11 хоногийн дотор 200 үзэлт үзүүлж дэлхийн бүх дуучидны дундаас 4-т орж чадсан байна. Вау! Цаашаага 2020 оны 5 сарын 29-нд зарлагдсан Lady Gaga-гийн шинэ клип болох Sour Candy клипийг хамт хийжээ. Вау! I'm hot on the outside, but if you hot on the outside, but if you give me time, then I could make time for your love. Миний төрсөн клип болох How You Like That маань 32 цагийн дотор Billboard-ийн 33-т зогссон анхны K-pop хамтлагаар тодорсон байна. YG бол Солонгосын хамгийн алдартай хамтлагуудыг гаргаж ирсэн маш туршлагатай entertainment-аар алдартай. Энэ удаад нэлээд сайн бэлдэж агаад өмнөх хамтлагуудаасаа илүү сайн хамтлаг гаргаж ирсэн байна гэж би бодлоо. Blackpink хамтлаг маань энэ жилийн 8 дугаар сарын 8-ны өдөр 4 нас хүрсэн байна. Гарч ирээд удаагүй ч гэсэн оргил руу маш хурдан явж би Blackpink хамтлагтаа бас түүний фэнүүдэд нь баяр хүргэе гэж хэлмээр байна. Facebook дээр бас Blackpink-ийн фэн пэйж байт юм бэлээ. Бас Odd-ийн баримт гээд бас пэйж байт юм бэлээ. Blackpink хамтлагийн манай Монгол маш олон фэнүүд байт юм бэлээ. Та бүхэндээ зориулж би өнөөдрийн энэ бичлэгийг хийж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Өнөөдрийн бичлэгээрээ хэлэх гээд байгаа зүйл маань юу вэ гэхлээр энэ хүмүүс маань ганцхан хоногийн дотор гарч ирээд од болоогүй. Энэ зүйл хүрэхийн тулд өнгөрсөн 10 хэдэн жил яг нэг л зорилгоо харан тэрний төлөө тууштай тэмцэж хөлс хүчээ гаргаж ирсээр өнөөдрийн энэ оргил дээр байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр санагдчих байна. Яг одоо та маш мундаг дуучин, бүжигчин, дизайнер, модель Blackpink шиг юм мундаг хамтлаг
байгуулахыг хүсэж байгаа бол зорилгоо маш тодорхой гаргаад зорилгынхаа төлөө өдөр бүр тэмүүлэн урагшилснаа ирээдүйд амжилт таних гэдэгт би итгэлтэй байна. Магадгүй энэ гайхамшигтай тайз чамайг хүлээж байгаа ч юм лүү. Хэн мэдлээ? Тиймээс урам зоригтой урагшаа. Амжилт хүсье. Өнөөдрийн влог маань та бүхэнд таалагдсан бол subscribe and like дарж, comment хэсэг дээр маш урт comment бичиж надад урам зориг өгөөрэй. Тэ миний Instagram-ыг бас Facebook-ыг дагаж, миний пэйж хуудсуудыг бас дагаарай гэж би хэлмээр байна. Өнөөдрийн влогтой минь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Өнгөрсөн хугацаанд маш удаан хугацаагаар влого хийгээгүүд та бүхнээс хүлцэл өчье. Одооноос би маш шаргуу хийх учраас үргэлж надтай хамт байгаарай. Бас таньдаг хүмүүстэй миний влогийг цааш нь маш их түгээж өгөөрэй гэж би хэлмээр байна. Өнөөдрийн влогтой минь хамт байсан үзэсгэлэнд джентльмен бүсгий болон эрэгтэй танд хязгаар гих баярлалаа. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.